Өмнө цахилгаан цэнийг цахилгаан орон гүйдэл хүчил чадал энергийн тухай ярилцсан. Өнөөдөр цахилгаан чадал болон энерги хэрэглэх тухай ярилцсан. За яагаад энэ тухай ярих гэсэн гэхээр сүүлийн үед манад суур шинжилгээ ухааныг маш хэрэг үүсэх болсон. Жишээ нь синус косинус амьдралд хаана хэрэг болдгийм бэ? Талах хэрчиж болдог юм уу? Гэх мэт. За суур шинжилгээ бол амьдралд үргэлж байнга хэрэг болно. Жишээ нь өнөөдөр биднес чадал, энерги хоёр яаж хэрэглээл байгааг товчгоо ярив. За цахилгаан чадлын тухай өмнө ярилцсан. Доорх линкээр ороод үзээрэй. За энэ дээрээс товчгоо ярих юм бол 2200 ваттын чадалтай ус ууцлагч гэдэг маань ойролцоогоор 3 морины чадалтай тэнцвэн. Нэг морины чадал ойролцоогоор 735 ватт гэсэн. Та бүхэн гэрийнхаа ус ууцлагчийн чадлыг үзээд хэдэн морины чадалтайг бодоод үзээрэй. Ус ууцлагч байгаа чадлыг олоод нэг морины чадал хуваач гэсэн. За бүх электрон төхөөрөмж дээр бол чадлын бичсэн байна. 3000 ваттын чадалтай утасгагчтай биднес 2200 ваттын 2 ус ууцлагчийг заалгавал юу болох вэ? За чадлыг бол шууд нэмээд бодчихно. 4400 ватт. 4400 ватт гэдэг маань утасгагчийн чадлаас их. За тэгвэл энэ тохиолдолд юу болох вэ гэхээр за ингээд хит их ачааллаад өөрөөр хэлбэл утасгагчаас их чадалтай хоёр ус ууцлагчийг заалгах юм бол яг энэ утасгагч маань шатнаа. За нэг жилийн өмнө бол эд ярианд ороод ирсэн утаа шатаагч аваад үзээ. Утаа шатаагч бол 3000 ватт чадалтай. 3000 ватт чадал гэдэг нь морир төсөөлөх юм бол ойролцоогоор 4 морины чадалтай. За энэ хэрэг шилжлэр гэрийн 100% 4000-аас 5000 ватт чадалтай гэж үздэг. Нэг айлын уртсагч нь 3000 ваттаас бага чадалтай эсвэл хучирдсан байх юм бол тухайн айлд гал гарах багталтай. Яг сая утас шиг шатна гэсэн. За нэг айл биш нэг гудмаараа байх юм бол жижиг трансформатор дээр гудам биш хорооллоор гэр хорооллоор ярих юм бол энэ дээрээ бүр дүүргээр нэрх бол ингээд гал гарах магадлал ихтэй. Тэгэхээр биднес бол цахилгаан шугамудаа бол маш сайн өргөдөх хэрэгтэй гэсэн. Тухайд бол 50000 айл сүрдүүлнэ гэж ирж 50000 айл сүрдүүлэх юм бол хэрэг чадал хэрэгтэй байдаг тооцоолоод үзье. За энийг шууд үржүүлээ бодчих. 50000-ыг үржих нь 3000 ватт. За ингээд бодох юм бол 150 сая ватт чадал буюу 150 мегаватт болно. За энийг харьцуулаад үзье. 3 дугаар цахилгаан станцын чадал нь 148 милватт гэж. За энэ бол мэдээж милватт биш баг. Мил гэдэг нь 1000 хуваа гэсэн үг. Тэгэхээр 0.48 ватт чадал хуруу батареас жижиг чадалтай цахилгаан станц гэж байх нь бол алдсан баг. Энийг мега гэж бодчих. 148 мегаватт чадалтай болно. Тэгэхээр нөгөө 50000 утаа шатаагчийг ажилуулахын тулд ядаж 3 дугаар цахилгаан станцаас их чадалтай нэг цахилгаан станц барих хэрэгтэй гэсэн. За энергийн тухай дэлгэрэнгүй доорх линкээс орж үзээрэй. 60 км/цагийн хурдтай Prius машины ямар энергитэй вэ гэдгийг тооцоолж үзсэн байгаа. За Prius машины жин 1300 кг, хурд нь 60 км гэх юм бол км/цаг гэвэл 16 м/сек болно. За энэ энергиэр ус ууцлагчийг хэдэн минут ажиллуулах вэ? За кинетик энергийн томьёон дээр масс хурдыг оруулаад бол ийм чадал энерги гарна. Энэ энерги чадалт нь хаваачих юм бол хугацаа гарна. 2200 ваттын чадалтай бол 75 секунд буюу ойролцоогоор 1.2 минут ажиллуулна гэсэн. Биднээс цахилгаан үнийн киловатт цагаар ярьдаг. Энэ маань юуны нэгж вэ гэхээр энерги нэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл биднээс хэрэглэсэн энергийнхаа мөнгийг төлдөг гэсэн үг. 3 сая 600 мянган джоул энергит биднээс 90 төгрөг төлдөг гэж ойлгож байна. За хэлбэрийн туршилт гэж үзье. За бүгдээр ямар хэмжээтэй гэж байгаа гэхээр эхлээд чадлын хэмжээ. Чадал гэдэг нь өөрөө томьёо ёсоор бол гүйдэл, хүчтэл хоёрын үржих. Нэгээр нь хүчтлийн, нэгээр нь гүйдлийн хэмжээ. Хүчтэл маань 225 вольт, гүйдэл маань 129 ампер гэж. За нэг гэрлийн унтраач. Нэг гэрлийн эргүүлийн унтраах юм бол гүйдэл маань 0.85. За хоёр гэрлийн унтраач. Хоёр гэрлийн унтраах юм бол гүйдэл маань 0.4 ампер гэсэн. Яг энэ гэрэлтэй адилхан гэрэл гаргадаг LED гэрэл холбож үзье. Гэрэл нь бол ижлэх нь
хүчил нь 221 вольт, гүйдэл нь 0.100-ны 4. Бараг 100 дахь бага гүйдэл хэрэгжилж байгаа мөртлөө гэрлийн хэмжээ нь ижилхэн гэсэн үг. Сая хэмжээ маань энэ дээр бол хүчтэл, энэ дээр гүйдэл хүчил хоёрын үр дүр бол чадлыгаа хугацаагаар үржүүлэх юм бол энерги гарна. 3 гэрэл байхад, 1 гэрэл байхад, тэгээд лед гэрэл байхад энерги нь ямар ахыг бодож үзье. Нэгдүгээр туршилт 3 гэрэл хүчил нь 225, гүйдэл 100-ны 29 гэх мэтчлэнгээр лед гэрэл 221 вольт 0.100-ны 4 ампер гүйдлээ. Тэгвэл чадлыг бод. Чадал гэдэг маань гүйдэл хүчил хоёрын үржүүр. Гүйдэл хүчил хоёрын үржүүр. За ингээд 100-ны 29 ампер гүйдлийг хүчлээр үржүүлэх юм бол 290-100-ны 25 ватт болно. За гэх мэтлэнгээр бүгдийг доошоо бодох юм бол лед гэрэлтэй үед чадал нь 800-ны 84 ватт болно гэсэн. 1 секунд хугацаанд ажиллуулах юм бол ямар энерги хэмжээ хэрэглэх вэ гэдэг юм. Энерги гэдэг бол чадлыг үржих нь хугацаа. Тэгээ 1 секундээр үржиж чинь тухайн чадлуудын харгалзаад энийг 1 секундээр үржээд 290-100-ны 25 joule. Гэх мэтлэнгээр бүгдийг ингээд 1 секундээр үржүүлээ чинь бол ийм энерги хэрэглэнэ. Тэгвэл 1 цаг залгах юм бол ямар энерги хэрэглэх вэ гэдэг. Цаг гэдэг маань 1 цагт 3600 секунд. Энийгээ тэгэхээр өдөөс хэдүүр үржүүлэх гэсэн үг лээ. 3600 секундээр нь үржүүлээд байна гэсэн. 1 цаг залгах юм бол хэдэн төгрөг төлөхийг бодож үзье. За энерги үржих нь үн байна. За 90 гэдэг маань манай цахилгааны үн 90 төгрөг гэж үзсэн. За тэгээд киловатт цаг гэдэг маань 3600 joule гэсэн. За ингээд бүгдийг орлуулаад авах юм бол 3 гэрэлтэй 26 төгрөг, 1 улааст гэрэлтэй үед 8 төгрөг, лед гэрэлтэй үед 1 төгрөг гэсэн. За өдөр 5 цаг 30 өдрөөр бодох юм бол 3 гэрлийг сар залгах юм бол ойролцоогоор 4000 төгрөг, лед гэрлийг залгах юм бол 119 төгрөг гэсэн. За жил гэж үзье. Жил гэдэг маань энийг 12-оор үржил тавьчих. 1 сарын 12 гэх юм бол жилээ гэсэн. 3 гэрлийг 1 жил төлөх мөнгө 47000 төгрөг. Лед гэрлийг 1 жил төлөх мөнгө нь 1428 төгрөг гэсэн. 1 гэрэл лед гэрэл 2-ыг 1 жил зарцуулахад алийг нь ашиглах вэ? Алинд нь их мөнгө төлөх вэ гэдгийг одоод алийг нь авч хэрэглэх вэ гэдгийг бүгдээрээ энэ дээр өгөж бодъё. За сая ярьсан юм бол цахилгаанаар ажилладаг бүх төхөөрөмжөл чадaltaй чадлыг бичсэн байна. За хит ачаалах гэдэг нь үлээ жинийн уртцагч бол 3000 ватт чадaltaй. Энэ дээр олон ус устгах залах юм бол хит ачаалнаа. Хит ачаалснаас болоод уртцагч маань шатаж гал гарах эрсдэлтэй болдгоо. За ажиллаж байна гэдэг бол чадал энерги хэрэглэнэ гэсэн. Энерги хэрэглэнэ гэдэг нь мөнгө төлнө гэсэн. Тэгэхээр биднээс бол алхам дотор амьдрал тутамдаа бол суурь шинжилгээний ойлголтуудыг үргэлж хэрэгжилж байдаг.